Эх орны даалгавраар Санзын эренцэн хорлоо. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн үед зориулсан энэ удаагийн дугаартаа Тагнуулын байгууллагын түүхийн хуудаснаа үйлсэн түүх болон тодор үлдсэн чөлөөлөх дайны Ахмад дайчин Санзын эренцэн хорлоогийн тухай өгүүлж байна. Түүний намтраас товчлон хүргэхэд тэрээр 1918 онд Сэлэнг аймгийн Ерөө суманд төрсөн. 1937-оос 1973 он хүртэл цагдан сэргийлэх, аюулаас хамгаалах байгууллагад төлөөлөгч, тасаг, хэлтэс, газрын даргаар ажиллаж байв. Дэлхийн 2 дугаар дайны хүнд жилүүдэд улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оролцсон Хэлийн чандад удаадараа явж Далд фронтод хүчин зүтгэж байжээ. Түүний амьдралд тохиолдсон сонирхолтой нэгэн түүхийн үйл явдал бол Дэлхийн 2 дугаар дайны эд дундуур Москва хотноо дайсны ард талд гарч тагнан турших, хорлон сүйтгэх зорилготой тусгай бүлэгт бэлтгэл сургуулалтыг хийж байсан байна. Энэ тухайгаан өөрийн дур татгалдаа өгүүлэхтэй. 1942 оны 3 дугаар сарын орчим Зөвлөлт холбоот улсын аюулаас хамгаалах хорооны гадаад тагнуулын газрын дарга Мельников Улаанбаатарт ирээд бутсан юм билээ. Тэр хүн тэгж ирэхдээ Монголын гадаад тагнуулын байгууллагын удирдлагатай харилцан зөвшөж Зөвлөлт холбоот улсад маш яаралтай 10 хүний бүрэлдэхүүнтэй хэсгийг илгээхээр шийдээд эх орондоо буцжээ. Би тэгэхэд улсын цагдан сэргийлэх газрын паспортын хэлтсийн дарга ахлах лейтенант Цолтой байлаа. Нэг өдөр дотоод явдлын яамны сайд Шагдаржав яамны зөвлөх Скоков 2 дуудсан юм. Надаас гадна 9 хүн ирсэн байсан. Дотоод яамны ажилтнууд болох Жамсрангийн Самбоням, Дамжин нэрнгийн Бата, Сэрэндамбын Лувсан давг, Өлзийн Сурмаажав, Доржийн Лувсан балдан, Эрдэнийн Цэндаюуш, Мөн хочрын Жигжид, Сэнгид оржийн Шийлэг нар байв. Шагдаржав сайд Скоков зөвлөх 2 бидний 10 хүнийг авч маршал Чойволсонтой уулзуулахаар дагуулж явлаа. Засгийн газрын ордон одоогийн улсын багшийн их сургуулийн байранд байрлаж байсан юм. 2 дугаар давхарт маршал суудаг байлаа. Нарийн бичгийн дарга нь Шагдар сүрэн, Эрфрэнт нь Шэрэн дэвгай байсан санагдана. Маршалын албаны тасалгаанд биднийг ороход Чойволсонгойгоос гадна зөвлөлтийн элчин сайд Иванов байлаа. Элчин сайд эхлээд үг хэлэхдээ биднийг жухам ямар зорилгоор явуулж байгааг хэлээгүй. Дайны цаг Орос орн маш хүнд нөхцөлд байгааг хэлж, хоолгүй, хүнжилгуудасгүй ч байх үе гарч мэднэ. Фронтод хүртэл явна. Жил юм уу бүтэн жил хагасан хугацаатай сургууль хийн. Их дэсвэр хатуужилтай, өндөр сахилга бат хариуцлагатай, авхаал самбаа овсгоотой суралцахыг зөвлөв. Чойволсонгой орчуулж өгсөн. Гаднах өрөөнд нь орос хэл гаргууд мэддэг Шэрэн дэвгайг оруулж орчуулга хийлэхгүй байхыг бодоход ямар шоу нууц байдалд энэ ажлыг зохион байгуулж байгаа нь ойлгогдож байлаа. Маршал дараа нь та бүхнийг Москвад очиход нөхөр Мельников хүлээж авна. Үг дуугүй, үгэнд нь орж юу хэлснийг гүйцэтгэх хэрэгтэй. Тагна гэвэл тагна, устгах гэвэл устгах, дэлбэл гэвэл дэлбэл. Зааж өгснийн элдв тайлбаргүй ягштал биелүүлж сайн сурчир гэв. Маршал маш өндөр хатуу шаардлагатай хүн байсан юм. Дараа нь хоошоо явах хүмүүс хамтдаа гэрэл зураг татуулсан. 1942 оны 6 дугаар сарын 15-нд Зис маягийн бүрхүүлтэй жижиг автобусаар гараад Улаан-удээс цааш галт тэргээр явсан юмдаг. 9 хоног Москва орсон. 6 дугаар сарын 28-ны орчим очсон санагдана. Севастополчууд төрлөх хотоо 254 хоногийн турш хамгаалж байгаад аргагүй ирэхэнд хотоо орхин гарлаа гэж мэдээлж байсан. Байдал үнэхээр маш хүнд байлаа. Биднийг цэргийн нэг том анги дээр аваачсан. Цэргийн казармын байранд байрлуулж усанд оруулж хооллсон. Хоол нь 2 зүсэм хар талах селедка гэдэг загасны усан шил байсан. Бид хоолоо идэж чадаагүй орхисон. Орос цэргүүд булаацалдах шахам аваад л идчихсэн юмдаг. Бидний ахлагч Бата, орлогч нь Самбоням байсан юм. Маргааш нь Мельников ирэв. Бата, Самбоням 2 болон аюулаас хамгаалахад ажиллаж байсан манай нөхөд түүнийг Монголд очиход нь харсан ажээ. Тэр бэр биднийг төрөл бүрийн зэр зэвсэгтэй танилцуулна. Зарим зэвсгээр буудлага хийлгэж сургуулна гэлээ. Хөмбөрт 300 рубль өгөв. Дайны үеийн мөнгөний ханш том муу байсан. Биднийг офицеруудын гуанзанд хооллуулах болжээ. Хоол нь сайн гин. Өдөр бүр 1 рубль төлөх ёстой юм байна.
ард алхтай хамт Биточки хуушур зэрэг хоол өгнө. Гэтэл тэдгээрийг бүгдийн шар будаагаар хийж ургамлын тосоор шаржээ. Мах огт байхгүй. Махны холбогдолтой зүйл нүдний гим. Морц хамгийн гол хичээл байлаа. Иван Федорович гэдэг радиогийн багштай нэг радио хүлээн авагч задлаж ерөнхий зохион байгуулалтыг заав. Нарийн ширээнийг мэдэх заавал шаардлагагүй гин. Бие хамгаалах зэвсэг эзэмших, гар буугаар буудах, гарнаж шидэх сургууль хийж тус-тусад нь шалгалт өгөв. Энэ цэргийн анги дээр 15 хонс юм. Биднийг битүү тэргээр нэг өдөр Москвагийн ойр газар руу авч явсан. Зүгчээгээ бараг цаалахад бэрх байлаа. Ой модтой газар очив. 5-6 өрөөтэй ганцхан орос шавар байшин байлаа. 3-3-аараа нэг өрөөнд оров. Багш нар манай шийлэгтээ цуг нэг өрөөнд орж, үлдсэн өрөөнд нь хичээл сургуулиан хийх болов. Бидний дотор насаар хамгийн ахмад нь шийлэг. Намын боловсон хүчний сургууль төгссөн, шийлэг 30 орчим настай. Хамгийн залуу нь Самбууням Жигжид Лувсан Балдан 3 21-тэй, 24-тэй 3, 26-тай 1, 27-той бас нэг хүн байсан юм. Бидний байлгасан газар дайнаас өмнө эрдэм шинжилгээнийхэн ажлыг туйрвдаг нэг ёсны уран бүтээлийн зуслан байлаа. Өрөөнүүдэд олон номтой номын сан байв. Бид 7 дугаар сарын дундуур тэнд очив. 9 дугаар сард фронтод явсан капитан цолтой нэг бүдүүн орос хүн бидэн дээр ирлээ. Балданов гин. Манай намын төв хороонд ажиллаж байсан гэлээ. Бидний хүнс хоолыг улсыг аюулаас хамгаалах хорооны аж ахуй хариуцдаг байлаа. Манай тэр байранд Монгол Орос нийлсэн 16 хүн байсан юм. Монголчууд маханд дуртай гэж онцгойлон харж үзэн нэг лаз үхрийн жигэнсэн махыг 16 хүний дунд 3 хоногийн махан хоол болгож тавьж өгдөгсөн. 1942 оны сүүлчээр фронтод Монголын ард түмний бэлгийг хүргэсэн Монголын төлөөлөгчдийн тэргүүн маршал Чойболсон бомбцэнд сүрэн жавнаар Москвад ирлээ. Тэгэхэд Москвад манай элчин сайд Жамсрангийн Самбууга байлаа. Төлөөлөгчдийг метропол зочид буудалд буулгав. Бид бүгд тэнд очисон. Маршал Чойболсон Балдановыг таньж байлаа. Маршалыг Кремльд Сталин хүлээж авсан гэдэг. Манай группийн ахлагч Бата маршалтай уулзах хүсэлтэй байгаагаан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан Бадарчгаагаар дамжуулан хэлүүлсэн юм. Маршал Самбуунив Балданов Бата нарыг үлд бусд нь явж бай гэжээ. Бид нэгэн чөнө болсон Москвагаас 30 гаруй километр хол цахилгаан тэрэгнээс буугаад 3 км алхаж байрандаа хүрдэг. Өвлийн хүйтэн цас ихтэйг хэлэхүү метрополд өөрсдийнхэн дээрээ аргалаад хоноглохоор шийдлээ. Овсгоотой нөхөд минь тус-тустай уучраа олов. Би Самбуугаан байрлсан өрөөний үүдний өрөөнд түшлэгтэй 2 сандал бүтээлэгтэй ширээ байхыг олж харав. Танд хоноглохоор шийдлээ. Чөнөөрөө болсон хойно Самбуугай Кремлийн уулзалтаас буцаж ирлээ. Намайг хараад "Хүүхэ, чи энд унтах гэж байгаа юм уу?" гэхэд "Тийм" гэвэл өрөөндөө ороод тун удалгүй гарч ирснэ. "Үгүй яаж энд тогтохгүй унтах вэ? Миний ор их өргө юм. Хоёулаа өвөртөө ороод унтчихъя" гэлээ. Би их сандарч "Та бидгийн санаа зовоо, би эндээ давгүй болчихно" гэсэнд "Хачин хөөхөд юм да" гэж билээ. Самбууга тийм л хүн, тийм л элчин сайд байсан юм. Тэнд 8 сар болоход 1 сар нь тэслэх, дэлбэлэх бодис мин бөмбөгтөө танилцж, тэдгээрийг хэрэглэж бэлдэж сурах, аюулгүй болгох арга барилд суралцж, бүтэн 7 сард нь дан ганц холбооны, өөрөөр хэлбэл морзчны мэрэгжилд суралцсан. Өдөрт 6 цаг морз нүддэг байлаа. Манайхнаас Бата Жигжид шийлэг 3 морзчны мэрэгжилтэй байсан юм. Тэдэл харин их зав чөлөөтэй байсан да. Балданжав Сумьяага 2 ээлжилж орчуулах хийн. Бүх хичээл орчуулгахдаа явагддаг байсан юм. Нэгэнт Япончуудын ард талд хаягдж диверсия хийх гэж байгаа болохоор Японы хүн ам, зан заншил, уламжлалт, ёс, газар нутаг, газар зүйг судалсан. Германы зэвсгийг бас судалсан. Нефт шатаах хүртэл арга барилд суралцж байлаа. Бакугийн нефтэд тулгуур нь тайлбарлаж байсан юм. Том фронт нэгэнт холдчихсон байсан учраас дайнд оролцож чадлагүй Сталинградын сөрөг давшилт эхлэхэд бид сургуулиан дүүргэж нутагтаан буцсан юм. 1943 оны 1-р сарын 30-нд нутагтаан буцаж ирсэн.
31-нд амраад 1943 оны 2 дугаар сарын 1-нд яамны сайд дээр орсон. Шагдарч яв сайд Сколково зөвлөх 2 байлаа. Германчууд Сталинградаас эхэлж зохигдож хүчин суларсан учраас өмнөөс дайрах Япончуудын санаархал нэгэнт үгүй болсныг хэлж биднийг шаардлагатай цаг хүртэл тус тусын ажилд томилох шийдвэр гарсныг мэдэгдсэн хэмээн өгүүлсэн байдаг. Санзын эренцэн хорлоо Монгол улсын баруун хязгаарт Гоминданы цэргүүд Османы дээрэмчидтэй хамтарч баруун хилийн уянч бодончийн чиглэлд хүч нэмэгдүүлэн байх үед маршал Чоулсонгийн нууц тушаалаар баруун хязгаарын хамгаалалтыг зузаатгах зорилгоор цэргийн тусгай анги зохион байгуулах шийдвэр гарах үед 1944 оны 5 дугаар сараас зам бэлхийн тусгай ангид үүрэг гүйцэтгэж баруун хязгаарын аюулгүй байдлыг хангахад оролцож явжээ. Энэ тухай өөрийн дуртатгалдаа өгүүлэхдээ Төвөөс томилогдсон бүрэлдэхүүний хамт 6 дугаар сарын эхээр зам бэлгэхэд очиж байрлаж, богино хугацаанд чойжил балдан дорж дарагтай 2 отряд үүргээ амжилттай сайн биелүүлсэн. Дайсантай хийсэн тулгаралтад Баян хонгорын харьяат задуу Махбариад цэрэг Жагархаан, Цагаан, Говьалтайн ард Шагдар зэрэг олон хүн эрд зориг гаргаж Жагархаан, Шагдар 2 маань амирстэж зарим хүн төрөндөө шагналаар шагнагдсан. Төвөөс хүч нэмэгдүүлж төв сургуулийн курсын дарга ахлах дэслэгч хожим бүгд найрамдах Монгол ард улсын баатар болсон Норпилийн Жамбаа тэргүүтэй бүрэлдэхүүн хүнд пулемет АК-11 хэмээх машины бүхээг дээр суурилсан радио станц 4 радио холбоочны хамт ирж байлаа. 9-р сард болсон тулгаралтад Жамбод орж гочоо нарын удирдсан отряд үүргээ амжилттай биелүүлсэн. Ардуудаас зохион байгуулсан Шагдар сүрэн даргатай 60 хүний бүрэлдэхүүнтэй отрядч оногдсон үүргээ нэр төртөө биелүүлсэн. Тэнгүү миний бие цэргийн тусгай ангид баруун хязгаарт үүрэг даалгавар гүйцэтгээд 1944 оны 12 дугаар сарын 22-нд Улаанбаатарт буцаж ирсэн хэмээн өгүүлжээ. Санзын эренцэн хорлоо баруун хязгаараас буцаж ирсний дараа 1945 оны чөлөөлөх дайны төгсгөл үед Хятад Өвөр Монголын цэрэг улс төрийн бодлогыг мэдэх зорилгоор Жанчхүү, Вангийн сүм, Хайлаар, Харбин, Хөлбөмбөр зэрэг хот орёонуудаар тагнуулын ажлыг амжилттай гүйцэтгэж 1946 онд дээд газрын шийдвэрээр эргэж иржээ. Чөлөөлөх дайнд оролцсон үеийнхэн тухай өгүүлэхдээ Дордог даргатай группийн хамт 1946 оны 1-р сарын 4-нд бид Жанчхүүд очсон. Тушаал ёсоор баруун хойд Хятадын цэргийн командлагч Нэрунзин болон Өвөр Монголын удирдагч Улаанхүүтэй холбоо тогтоож ажиллаж эхэлсэн. Гэтэл 1-р сарын 6-нд Чунцин дахь Гоминданы засгийн газраас Монголыг одоогийн байгаа хил хязгаараар нь тусгай улс болгохыг дотоод яамандаа даалгасан тушаал ирсэн. Гоминданы засгийн газар бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг зөвшөөрмөгц тэдэнтэй хэлэлцээр хийх Сүрэнжав даргатай манай засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дордог хурандаа оролцсон байсан тул тэр даруй эх орондоо бутсан. Зөвлөх Фредгут, зөвлөхийн туслах Жанхан, орчуулагч Метифу 3 буцаж хөлзий тогтох бид 2 тагнуулын үүрэг гүйцэтгэхээр үлдсэн. Бидний байр хоол хүнсгэгчлэн бүх зүйлийг Хятадын коммунистууд дааж байсан. Хятадын тагнуулын газрын дарга хожим нь Румынд элчин сайд байсан шүй. Өвөр Монголын өөртөө засах хөдөлгөөний холбоот хурлын дарга Улаанхүү нартай нягт хамтарч ажилласан. Холбоот хурал нь Өвөр Монголын засгийн газрын эхлэл юм. Монголын тагнуулчдын гол зорилго Америк, Япон, Гоминданы зүгээс бүгд найрамдах Монгол ард улсын болон Хятадын эв хамт намын эсрэг явуулж буй тагнуулын үйл ажиллагааг илрүүлэх явдал байсан бөгөөд энэ үүргэн амжилттай гүйцэтгээд өөртөө засах хөдөлгөөний холбоот хурлын дарга Улаанхүүгийн хамт Улаанбаатар хотноо 1946 оны 10 дугаар сард эргэн ирсэн хэмээн өгүүлсэн байдаг. Санзын эренцэн хорлоо 1947-оос 1949 оны хооронд Өвөр Монгол Хятадын нутагт дахин үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 1949 онд бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсанаар дээд газрын шийдвэрээр эх орондоо буцаж иржээ.